За энэ өдрийн мэндийг хүргэе. Дизайнер Нэмэртэн байна. За өнөөдөр би ямар хичээл орох гэж байна вэ гэхлээр юм хөнгөн Photoshop постэр бэлтгэх хичээл орох гэж байгаа. За энэ постерыг утга агуулга гэвэл яг Монгол улстай яг өөрсдөө гэсэн чатны аппликейшнтэй болох гэж байгаа үед дотоод төлбөр тооцоогоо шимтгэлгүй гүйлгдэг гэсэн санааг агуулсан ийм хөнгөн easy постэр байгаа. За тэгээд постэр маань задгаа файл энэ байна. Эхнээс нь хэрхэн яаж хийсэн үтлээ эцгээ. За файл хэсгээс нэг хэсгээ гаргаад за тэгээ файлаа пиксел дээр тохируулчихна. 1200 харьцах нь 1500 пикселтэй. За DPI-ын 72-тэй файл эхлэе гэж бодож байна. За тэгээд танд хамгийн түрүүнд бол бэлтцүүд хэрэгтэй. За ямар бэлтцүүд хэрэгтэй вэ гэхээр танд за жишээ нь background маань тусдаа. За жанжны өшөөг би энэ Google Images Squatter Square гэж хайж агаад тэгээд нэлээд пиксел муутай зургаас таслаж авсан байгаа. Тэгээд шимтгэл үгүйгээд энэ typography байгаа. За биччихэд энийг illustration болгож яваад тийш оруулсан гэсэн үг. За тэгээд movie title байгаа. За хамгийн эхлээд background зургаа байрлуулчихъя. За нэг төр цоочлоо хөдөлгөөнг болгохын тулд. За дараа нь жанжны хөшөө маань. За ерөнхийдөө дараа л явж байгаа гэсэн үг те. За дараа нь typography. За дараа нь movie title. За sample файлуудаа ер нь өрчлөө. За тэгээд sample file movie title маань болохоор background-ийн дээр, squatter-ийн дээр үйл зүгээр. Тэгээд яг title маань сайн харагдахгүй байгаа болохоор жанжны өшөө background. За жанжны өшөөнийхөө урдуур. За хар ихлээр жоох мохолчноо борлогоч. За баг зэргийн үгээ тод харагдуулах. За title layer дээрээсээ color overlay өгөө цагаан болгоч нь илүү тод харагдана л гэсэн үг л дээ. За тэгээд энэ бор gradient multiply гэдэг ерөнхийдөө илүү тод харагдчих чинь гэсэн үг юм сэхээрээ. За дараа нь шимтгэл үгүй гэсэн typography дээр blending options-аас bevel emboss өгөөд за ер нь бол 74.2-тэй маш бага хэмжээнд гэсэн үг. Яг гэвэл хойтлын үүл маань хитрхи цайвар байгаад болохоор цагаан текст тод харагдахгүй. За тэгээд жоохон drop shadow өгчихнө гэсэн үг. Тэгээд нэг 74 620 гэхдээ нормалаар. Өмнө хийцсэн байсан болохоор энэ тохиргоо маань шууд орж ирж байгаа гэсэн үг шүү. За тэгээд одоо бол постэр маань маш хурдан болцсон юм шиг харагдаж байгаа. Авч баг зэргийн одоо нөө бодит харагдуулах ч юм уу тиймэрхүү retouch маягийн ажлууд хэрэгтэй. За жишээ нь жанжны өшөөний маань нар жаргаж байгаа бол хөшөөн дээр маань ямарваа нэг reflex гэрэл байх хэрэгтэй. За шинэ layer үүсгэлээ. За clipping mask гэдэг энэ дотроо ерөнхийдөө халихгүйгээр brush-уудаа хийгээд явах боломжтой гэсэн үг. Би одоо яг жанжны өшөө болон хөшөөн дээр highlight хийх гэж байна гэсэн үг. За brush-а 59-тэй opacity-г нь маш бага зөөлнөр өгөөд хэрэгтэй гэж бодсон яг энэ хэсэгт highlight байх юм байна да гэсэн хэсгүүд дээрээ би гэрэл өгч байна. За тэгээд нар бол зүүн талд нь байгаа юм чи хөвчлэн жоохон зүүн талтаа нэг арай илүү гэрэлттэй. За арай хэтрүүлчихэж байгааз. За энийг multiply хийх юм бол за арай л өөр харагдаж байгаа гэж ойлгож байна. За жоохон хайлайтууд нэмчлээ, жаахан нэмчлээ. Clipping mask дээрс ун multiply хийсэн чи одоо жоохон тод хайлайтууд өгчөж болно. Багаар хэтрүүлчих юм бол энэ маань өөрөөс жоохон муухай болдог талтай.
За. Жохо opposite-ийг нь багасгачих. За ерөнхийдөө гэрэл маань их давгүй ороод ирлээ гэж ойлгож байна. За одоо дараачих нь movie титлийн дор энэ лейерийн дундуур нэлээд дажгүй жоохон тодхон гэрэл артталт нь хүчих хэрэгтэй. За тэг энэ чинээсээ dodge color өчглөөр постэр нь өөрийнх гой цэвэрхэн энэ хэсэг нь нэлээд ажиллагаатай зүв болж харагдаж байна гэсэн үг. За тэг энэ дээр та мэдээж өөрийнхөө хүссэн текстүүдийг бичих хүсэх юм бол энд нь туг зоох ч юм уу артталт нь арай нэг бүтээлчээр өөр space бүтээдэг ч юм уу background-ыг солиход ер нь бол аваа явчихна л гэсэн үг. За тэг асуух зүйл байвал пэйж дээр маань юм эсвэл YouTube дээр маань комент ч асуугаарай. Тэгэд миний холбогдох хаягуд байгаа шүү. Өөр хичээлүүд орноо. За thanks.